видео үзүүлж байна. Танд аз биш зовлон дагуулах 9 эд зүйлс. Ямар нэг зүйлийг олох нь алга болохоос илүү таатай зүйл гэдэгтээ та санал нэгдэх баха. Тиймээс ч бид газраас хэн нэгний хайсан мөнгө, ном, оёл чимэглэлийг олохдоо баярлаж авах нь элбэг тохиолддог. Гэхдээ энэхүү баяр баясгал нь хэдхэн хоног үргэлжлэх бөгөөд хэд хоногийн дараа танд муугар нөлөөлөх магадлал өндөр. Тиймээс хэрвээ та дараах зүйлсийг олсон бол хизээч битгий аваарай. Аливаа зүйл эзнийхээ энергийг өөртөө шингээж авсан байдаг учраас тухайн хүний бодол, асуудал, өвчин, таагүй байдал зэрэг нь танд ирж байгаа гэсэн үг юм. Үүнээс гадна гадаа орхисон зүйлсийн ихэнх хувь нь өөрийнхөө таагүй байдлыг арилгах зорилготойгоор үлдээсэн зүйл байдаг юм а. Зоосон мөнгө. Металл зүйлс нь аливаа энергийг хуримтлуулж авахдаа хамгийн шилдэгэнд байдаг. Зоосон сайн болон муу энергийг өөртөө маш амархан хуримтлуулдаг юм. Хэрвээ зоосон мөнгийг хамгаалалт болгож ашиглаж сайн энерги шингээсэн бол энэ зүйлийг хизээж хаяж болохгүй. Гэхдээ зам дээр хайсан зоосон мөнгө нь ихэнхдээ санхүүгийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор муу энергийг хуримтлуулж хайсан байх магадлал өндөр. Тиймээс та энэ зоосон мөнгийг авснаар баяжхан оронд илүү ихийг алдаж магадгүй. Үнэт металлаар хийсэн гоёл чимэглэл. Металл төрөл бүрийн энергийг өөртөө шингээдэг талаар бид дээр дурдсан мэлээ. Гэхдээ энэ металл нь алт эсвэл мөнгө байвал сөрөг үр дагавар илүү их байх болно. Энэ төрлийн үнэт эдэл нь эзнийхээ энергийг өөртөө хоримтлуулаад зогсохгүй хүлээж авсан мэдээлэлээ хадгалдаг байна. Хамгийн аимшигтай нь алт болон мөнгөний эдлийг хар хил ам таглах эсвэл хэн нэгнийг өөртөө татах шашны үйл ажиллагаа хийхэд ашигладаг байна. Тиймээс хэрвээ та сүүн бөгж олсон бол энэ бөгжийг аливаа асуудлаас ангижрахын тулд хайсан гэдэгт итгэлтэй байж болох юм. Ингээд энэ бөгж танд хэрэгтэй юу, үгүй юу гэдгийг дахин нэг сайн бодож үзээрэй. Гараар хийсэн эд зүйлс. Хэрвээ энэ төрлийн зүйлийг өөрийн гараар хийж дараа нь гэрээсээ гаргаж хайсан бол гэрийнхээ муу зүйлийг гаргах гэсэн оролдлого байх магадлалтай. Хичнээн танд таалагдж байсан ч энэхүү аюултай олдврын хажуугаар нүдэн амж өнгөрөөрэй. Эс тэгвэс гэр бүлийн болон санхүүгийн асуудал, өвчин эмгэг дагуулах нь элбэг тохиолдно. Сүлбээр зөв болон зөв. Сүрэг энергийг хурц үзүүртэй металл зүйлс илүү ихээр хоримтлуулдаг байна. Тиймээс гудамжинд хэвтэж буй зөв болон сүлбээр зүүний 99% нь санаатаагаар хайсан байдаг байна. Хэрвээ энэхүү металл эдлийн эзэн нь өөрийгөө хамгаалах зорилготойгоор зүүж байсан бол танд эсрэг үйлчилгээ үзүүлнэ гэсэн үг юм. Түүний өөрийгөө хамгаалж байсан муу зүйл нь тань дээр ирнэ. Үүнээс гадна гараа хатахаас зайлсхийгээрэй. Энэ тохиолдолд муу зүйл танд гэрлийн хурдтайгаар нөлөөлөх болно. Түлхүүр. Түлхүүрийг ихэнхдээ муу зүйлийг төгжиж, муу зүйлээс ангижрахын тулд ашигладаг. Харин бусдын хайсан түлхүүрийг авснаар та өөрийн гэрт муу зүйлийн үд хаалгыг нээн гэсэн үг юм а. Бугуйвч. Хэдийгээр охид бүсгүйчүүдийн гоёл чимэглэлийн дунд бугуйвч алдартай байдаг ч ихэнхдээ бугуйвчийг хамгаалтын зорилготой хийдэг. Тиймээс бугуйвч нь эзнээ муу зүйлээс хамгаалж, муу бүх энергийг өөртөө хоримтлуулдаг байна. Ингээд бугуйвчны зайд өрмөгц тэрээр эзнийхээ гараас малтарч ундаг байна. Уг бугуйвч хэдийгээр хамгаалах үүрэг гүйцэтгэхэ байсан ч тань руу муу зүйлийг шилжүүлэхгүй гэсэн баталгаа байхгүй. Үүний учир бугуйвч болсон бол битгий аваарай. Тойл. Эрт дээр үеэс эхлэн тойл хамгийн аюултай хэрэгслийн тоонд багтдаг байсан. Учир нь тойл нь гэрт эсвэл тухайн хүнтэй тохиолдож байгаа бүхэл зүйлийг гэрч бөгөөд бүгдийг өөрийн санамжинд хадгалж үлддэг. Тиймээс олсон тойлыг авах нь битгий хэл харчч болохгүй. Цаг. Орчин үед цаг нь өдөр тутмын хэрэглээ болсон хэдий ч энэхүү энгийн зүйл таны амьдралд сөргөөр нөлөөлж харуулсалтаагаар нөлөөлнө гэж хэн санах вүлээ? Ингээд цаг нь өөрийн эзний биоэнергийг өөртөө хоримтлуулдаг бөгөөд цаг олсноор та тухайн эзний өвчин, асуудал зэргийг бүгдийг нь өөртөө наах болно. Сам. Саманд хуучин эзнийхэн зөвхөн сөрөг энерги хоримтлагдсан байдаг гэдгийг санаарай. Энэ төрлийн зүйлийг хараал хийх, бусдыг хуурамч аргаар өөртөө татах гэсэн зүйлийг хийхэд ашигладаг байна. Ялангуяа тэмдэглэгээтэй сам нь илүү аюулыг дагуулна. Танд энэ бичлэг таалагдсан бол лайк дарж, манай саг видео чаналыг сабскрайб хийж, шинэ бичлэгүүдийг цаг алдалгүй хүлээн аваарай.